бүтээн байгуулагдах олон одоо төсөл хөтөлбөрүүдийн нэгэн хэсэг болсон ёслолыг Монгол Төмнийхэн сайхан ёс заншлыг болгоож сайхан дуугаар шав тавих ёслолын ажиллагааг эхлүүлэх болсондоо баяртай байна.金桥那是60年代中国援建的大桥，现在还在使用。领域我们已经走在了世界的前列。我相信啊，这个包括新雅鲁岛，现在还为蒙古的建设和发展做出了贡献。我也希望。ийм одоо сайхан бүтээн байгуулалтууд ингэж өнөөдрөөс эхэлж үргэлжлэх нэ гэж ингэж та бүхэн Нийслэл хотын зам гүүрийн бүтээн байгуулалтын ажлууд бид бүгд хамт хятар сөнгөлтэй зээлээ 4 том төсөл гэж үздэг. Нэг нь бол энэ Яарамгийн гүүр, за тэгээд Замын цагдаагийн гүүрэн гарч, хоёр дахь нь Сонсголон болон Баян зүрхийн гүүрийг шинжлэх, гурав дахь нь болохоор налах чойрын чиглэлийн авцсан ажил. Энэ ажлуудад энэ жилдээ эхлээд 2018 оны эцэс 2019 оны дунд дахь дуусгарыг төлөвлөсөн байж байгаа. За ер нь бол бид нар өөрсдөө хөрөнгөөр бас тодорхой ажлуудыг бол хийж гүйцэтгэх нэ. Бид түрүү хэлсэн үгэндээ дуурсан. Бид нар бас нэг том ажлууд энэ дайрах Дэнжи 1002-ыг холбох Улаанбаатар хотын их тойруу замын гүүрэн ажлыг эхлэх юм байна. Улаанбаатар хотын баруун хойд хэсгээс зүүн хойд хэсгээр шууд гардаг зам байдаг. Энэ гүүрэн ажлыг бид нар Улаанбаатар хот өөрийнхөө замын сангийн хөрөнгөөр хийгээд гүйцэтгэж байна. За энэ бүхтэй байгуулалтын ажлуудад бол манай үндэсний компаниуд оролцсноо. Энэ хятадуудаас хөнгөлтэй зээлийн өрөөнд энэ том компани хажуудаад туслан гүйцэтгэгч нь бол дандаа манай үндэсний компаниуд байгаа.